За өнөөдөр манай ингэ уулзалтанд хүрсэн та нартай баярлалаа. Тэгэхээр ялгаа дээрхцээ өвтгийг дэмжих Нандин сувгийн ус байгууллагаас зохиож байгаа Сувлан зам сургуулийн маань 3 дахь өнөөдрийн сургалтаар үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр бол бид нар хайрын тухай ярина. Гата хавар болсон байна. Өглөө яс өчигдөр орсон шинэхэн засны гой чимэр агаараар өмсөж байгаа гэсэн үстэй тий нэг тийм гигэлтсэн хавар болохоор гэдэг штеп. Бүгд одоо манайхан хаваршаад ихсэн байгаа. Тэгэхээр хаваршаад ихсэн шинжлэх үгээр аюу тийм хайр мэдрэмээ хайрламаар тий эсвэл дуулмаар, уйлмаар, эмормор ч юм уу одоо энэ олон шинжилгүүд илэрч байгаа. Энэ бол удирдлагатай холбоотой. Тэгэхээр өнөөдөр бид нар хайрын тухай ярилцсан. Тэгэхээр хүн болгон хэл ярьдаг тий улс олон өөрийн гэсэн хэлтэй байдаг. Монголоос монгол хэлээр ярьдагтай адилхан бид нар өөр хоорондоо хайраас хэлээр ярилцдаг байна. Тэгэхээр тухайн хүнийхээ хайр хэлийг мэдэхгүй бол хоёр өөр хэлээр харилцаж байгаа юм шиг. Бидний амьдрал, бидний харилцаа яах нь тийм зөрчил үүсдэг байна. Тэгвэл бид нар биеийнхээ хайрын хэлийг мэдээд авах юм бол цаашд маань багхан зөвхөн хайр гэхээр нийгэм хайрлах ч юм уу те эсрэг хүснээ хайрлах гэж ойлгож болохгүй. Хайр бол асар хүрээнд байгаа тийм ээ. Аав ээжигээ инрэн хайрлах, ах ээжигээ хайрлах, ах дүү нартайгээ харилцах, хамт ажиллаж байгаа хүнтэйгээ хайрлах, үр хүүхдээ хайрлах. Тэгэхээр надаас одоо гасан бүх хүүхд маань нэг хайр хэлтэй биш. Тэгэхээр хүн болон өөр өөрийн хайр хэлтэй байдаг байна. Тэгэхээр тэр хайрын тухай бүгдээр үзье. За хайрыг үзэхээс өмнө ихээр хайр харилцаанд та ямар хүн бэ гэдэг нэг жоохон сорил 4 асуулттай. Сорил явъя. За тэгээд асуултуудын хариултыг сайн тэмдэглээд авчихна. Тэгээд тайлбарыг хэлээд өгөхөөр би ийм хүн байх нэ гэж та нар мэдхэн. За нэгдүгээр асуулт. Дэлхийд үсгэд ирсэн. За манайхан сая 2022 биш 12 онд ч дэлхийд сүрэх нэгээ сүд одоо эцдэг бүгдөө тий эдэм эдэмдээс алхацаар бэлэн мөнгө авах гал тэгээ манай одоо суурьсын хэмжээнд цалин байлын төрүүлж буугаад энэ сэтгэл санаа дэмжиж байгаа байхгүй юу. Тэгээд одоо бид нэг дүрх гэж байгаа юм чинь ястай хайр нэр мөнгө цалин гэж чинь дараа сар маань хэрэггүй шүү дээ. Маргааш дэлхийд сүрэх гэж байгаа айтаа гэдэг ядаж гис гэдэг үгүй даа. За ингээд бид дэлхийд үсгэлдээ их олон удаа таасан байгаа. Тэгэхээр төсөөлөгдөх ба дэлхийд үсгэд ирсэн. Ганцхан амьтныг аварч чадна. Хүн биш амьтныг аварч чадна. За тэр ямар амьтан байж болох вэ? За сонголт 4 байгаа. 1 туулай, 2 хонь, 3 буг, 4 мод. За дахиад хэлье. 1-р туулай, 2-т нь хонь, 3-т нь буг, 4-т нь мод. За тайл амьтныг авч үлдмээрээ. Тэрийгээ сонгох нэ. Тийм, мод 4-т нь мод. За туулай, хонь, буг, мод. За морь бол ядаж зүхтаад амьд гарыг хийж бодд юм уу те бог бол хит хоног хоолч юм хонь уйлаад хатан шилдэ тасахгүй шиг юм. За ингэж бид яг өөрсдийнхөө бодсноороо төсөөлөгдснөөрөө тийм айл амьд авч хэлэх нэ. За хоёрдугаар асуулт маань хэрэг та амьдан бод хувирдаг байсан бол ямар амьдан байх вэ? За нэгдүгээр нохой. Хоёрт муур. Гуравт морь. Дөрөвт могоо. За могоо бол дандаа ичидэгтэй гардаг тийм ээ. Ямар нэгэн одоо улсын ч юм уу актер ичид эзэмссэн хүн бол могоо руу хувирдаг гэж ярьдаг тийм үү. За тэгэхээр нохой, муур, морь, могоо гэсэн дөрвөн сонголтоо сонгох нэ. За гуравт асуулт. Гуравдугаар асуулт. Хэрэг та нэг төрлийн амьтныг алга болгох гэвэл ямар амьтан бэ? За энэ хороод ачаад хэрэггүй амьтан энэ амьтан байх байсан ч болно гэж бодох амьтан байна. За нэгдүгээр давслан. Хоёрдугаарт могой, гуравдугаарт матар, дөрөвт авраг загас. За энэ бол хүмүүсийн хамгийн их айдаг айдастай холбоотой амьтад байгаа тийм үү? За нэгдүгээр давслан, хоёрдугаарт могой, гуравдугаарт матар, дөрөвдүгээр авраг загас. За сүүлийн асуулт. Дараах амьтдын аль нэг нь хүний хэлээр ярьдаг байсан бол аль нь вэ? За та аль амьтантай хүний хэлээр ярмаар байна вэ гэж тийм үү? За нэг хонь хоньтой хүний хэлээр ярих болно шүү гэж бодож байна. Дараа нь хоёрт нь морь. Хонь, морь. За гуравт нь туулай. Дөрөвт нь шувуу. За дахиад хэлье. Хонь, морь, туулай, шувуу. За энэ дөрвөн амьтнаас аль нь хүний хэлээр ярьдаг бол зүгээр вэ гэсэн асуулт. За ингэж асуулт сорил маань болцсон сорилынхаа тайлбарыг хэлж өгье. За дэлхийд үсгэд ирсэн та ганцхан амьтныг авч үзэн гэсэн тийм үү? За бидэнд ямар сонголт байсан? Туулай, хонь, буг, морь байсан тийм. За тэгэхээр энэ ямар асуулт ирсэн бэ гэхээр энэ асуултын цаана уусгаа таны сонжиж байгаа сонжоо маань юу вэ гэвэл таны сонголт та ямар зам чанартай хүнд таалагддаг вэ? Танд тийм үү? Таалагддаг болохыг одоо илэрхийлнэ гэж байна. За тэгэхээр туулай сонгосон хүн байна. За мэдээж байгаа тийм үү?
Гадны хүүтэнч дотор сэтгэлийн дулаахан хүнд татагддаг гинэ. Тийм хүн байдаг шүү дээ. Гаднаа сайхан дулаахан юм шиг мөртлөө дотор нь хүүтэн. Жишээ би нэг айгүй хэрэг дуртай гарын 5 хорооны кинон дээр гадаг нэг эмгэн байдаг. Нөгөө тугын сарвчааныхаа нөгөө цонхыг хадгалцдаг. Гаднаа айгүй дулаахан хүн шүү дээ. Иви хийдэг. Энэний хүүтэн нөгөө ах нь гондол гүйж ирэл иви гэдэг байгаа мөртлөө хүүхдүүдийн орой хоолыг талтны юм энэ ч нөхөд авалж дотор нэг зөөхлөг яваад өгдөг шүү дээ. Тэр бол гаднаа дулаахан дотно ямаар ахна. Хүүтэн жишээ ахна юм тийм үү? За хоёрт нь хань сонгосон бодвол дуулууртай зөөлөн. Тэгэхээр мэдээж хань бол ямар ч бидний бодсон төсөөлсөн бэлэгдлэрээ ч гэсэн ямар амтан хамгийн төлгөө тайван тийм ээ дуулууртай амтан шиг тийм. Тийм учраас одоо юу гэдгийг гашууж одоо монголчууд тийм ээ малуулж байгаа тэр зүйл. За дараа бух за хэрвээ та бүгд сонгосон бол за бух гэж юу бодогдчихэв. Сүрлэг 12 салаа ивэр тийм үү? Маш өндөртэй зэгцгэр би хаа. За юу л тэгэл тэр одоо юу гэх сүргийн манлай тийм л төсөөлж байгаа шүү дээ тийм ээ. Тэр үнхээр тийм. Энэ бол эрхэмсэл гаднаасаа тийм эрхэмсэл. Гэхдээ дээд зэргийн ёс суртахуунтай хүн. Тэгэхээр та татагддаг байх. Өөрийн мэдээлгүй яваад гэдэг байна шүү дээ. Тийм хүн харуул тийм ээ. За дөрөвт мөр сонгосон байгаа юу? За монгол хүн бол аюух мөр сонгох юм дөө. Ер нь л мөр очихгүй гэдэг тийм мөр нохоо хоёр бол монголчууд биелж сонгодог байгаа. Просто мөр нохоо мөрөөгөө үзэхгүй шүү дээ. Мөр эзний хатлаа зэлэгдэг гэж үзээтэй. За тэгэхээр мөр сонгосон байх юм бол эрх чөлөөтэй хэв загварт баригддаг. Тэгэхээр мөр сугаасаа тийм шүү дээ. Дэлгэн хийсэл давхиж явдаг тийм үү? Одоо бид нар жаргалын 8 мөр зэрэг бэлэгдэл морьтой бэлэгдэл маш их шүү дээ. Тэгэхээр энэ дуул бэлэгдэл баригдлгүй сонгох хэрэгтэй. Одоо бидний даатах хүнсэж байгаа бэлэгдэл яаж ч сонголтод маань яадаг байна уу? Нөлөөлдөг байх нэ. За хоёр асуултын хариу. Хэрэг та амтан болж хөрдөг байсан бол аль амтан байх байсан бэ гэсэн тий. За бидний сонголт нохой муур могой байсан. За тэгвэл та бусдад ямар сэтгэл төрүүлэхийг хүсдгийг илэрхийлэх юм байна. За би нэг ийм хүн шүү гэж өөрийгөө илэрхийлэхийг хүсэх юм бол тэр яах нь амтыг сонгох нь шүү дээ. За нохой сонгосон юм чи юу яах вэ? Нохой хамгийн нэгдүгээр зүүгээр дэлхийд ихэн даатартай. Үнэнч зүйтэй, үнэнч итгэлтэй. Тэгээ нохой эсний хүлээс яриагаад өгсөн түүхүүд маш их байдаг шүү дээ. Нохойны хөшөөнүүд тийм ээ маш олон оронд байдаг. Тийм үү? Баатарлаг үүс байгуулсан нохойд нохтын тухай түүхүүд маш их байдаг тийм ээ. Хизээж өвлийн цаснд унсан байхдаа эсний орхиж явдаг тийм үү? За дараа муур. За муурыг хэрэг сонгосон бол та тийм стил имижтэй тийм загварлаг нэг өөр донжтой юу гэх юм те өөрийгөө тийм гэж боддог байх. Тийм бодол төрүүлэхийг, тийм сэтгэл төрүүлэхийг хүсдэг хүн бол муур сонгох нэ. За мөр маань дахиад яах нь эрчтэй хүчтэй цагтай зорилготой учраас өөдрөг. Би бол өөдрөг хүн гэж боддог хүн морийг яах нь сонгодог байх юм те. Тэгээд сэтгэл төрүүлэх дуртай байх юм. За хамгийн сүүлд нь могой. За могой хүүтэй амтэн ч гэсэн маш чанартай. Тэр юу байх вэ? Улсамтай тэр чанар нь тэгэхээр уян хатан. Альваад уян хатан. Хууширдаггүй, нэг талаа барьдаггүй те хатуу чанга туш гэж бодвол сэтгэл төрүүлэхийг хүсдэг хүмүүс яах нь могой сонгодог байх нэ. За урд асуулт маань хэрэг та нэг төрлийн амьтыг алга болгох гэсэн шүү дээ те харуугаас арцсан ч гомдолгүй гэсэн нэг амьтыг сонгох гэсэн. За энэ яг уу гэхээр та үнэхээр төвчшгүй таны үнэн дотроос ингээм айж дургуйч үргээд идэг юм зан чанар байх нэ. Бушуухан салхи төс болдог тэр хөө. За юу яаж болох вэ? Арслан юу гэж бодож байна? Дээрлэхүү гэдэг. Яагаад гэвэл доройгоо барьж иддэг гэж утгаараа. Энэ ч бол өөртөө өөрийнх нь л шүү дээ. Амьд үлдэх байдлын үйлдэл. Тэглэж гисэн энийг яад гэхээр дээрлэхүү өөрөө чинь өдөртөх гэсэн хүнд та дургу гэж. Тэгэхээр арсланд одоо өвчээсээ энэ байхад хэрэггүй байх олон бодсон болоо тийм яг нь хүнийг та дургу ах нэ. Хоёрт нь могой. За могой сонгосон хүмүүс яад гэхээр та хамтрагчийнхаа дэндүү эм оо юугээрээ суучдаг те яасан яагаад ч вэ? Яагаад ч юм бол зүгээр яагаад угаас чихээр нэ болохгүй ан санасаа. Шатан гомор төмөсөд байна шүү дээ тийм үү? За мөн яг гэхээр сэтгэл хөдлөл хэтэрхий автомтай. Тэгэхээр нэг сэтгэл хөдлөлөөс нөгөө сэтгэл рүү шилжих гайхна. Хөдөлгөөн удаан гэсэн байхгүй юу? Өнөхөр хэдэн сар жилээр гоноод болчихдог. Тийм нөхөр ахна шүү дээ тийм ээ? За тэгээд тийм хүнтэй хүн харьцаж яадаг. Хэцүү штэ яаж тайлбарлахаа мэдэхгүй. Тэгээд сүүлдээ ингээд залхаа заа эндээ уулзахгүй шүү. За цаад чи ингэсэн явж байгаа зугтаа хийгээд бодомжны самнаас болонгийн хашигны замаас харамтаа зугтаа авчихдаг тийм үү. За гуравт нь бид нар матрик устгах зүгээрээ гэсэн үгсэн гэдэг юм уу.
За тэгэхээр энэ бол матар бол яадаг вэ гэхээр хамгийн зэрлэг бүдүүлэг амьтан гэж үздэг учраас тухайн хамтрагчийнхаа бүдүүлэг хэд бүдүүлэг байгаа нь тань яах нь таалагддаг байх нэ. За дөрөвт нь авраг загас. За авраг загасыг бол монголчууд баг сонгодгүй. Ягаад гэхээр бид нар далаа мэдхгүй учраас авраг загасын айц бидрэх юу байхгүй шүү дээ. Тэ бид нар хуурай газар амьднаас яхаас далаа амьднаас бол нэг төдийлээ айхгүй. За тэгэхээр авраг загас бол таны хамтрагчийн найдваргүй итгэлгүй байдаг гэж. За энэ бүгдөө ямар кинон дээр үзэхгүй нямаг хайсан гэж. Нямагийн ирэлт гэж бүгдтэй кино байдаг мэдхүү. Улбар шар загас тий. Аав нөгөө алиадах загас гэх. Тэгсэн чинь яадаг вүлээ 3 авраг загас таарал. Бид нар бол цагаан хоолтон загас бол хоол биш найз гэдэг гоо 3 авраг загас амар үнэн шударгатай бид нар ах идэхгүй загсыг бол бид нар идэхгүй найзаа гэж боддог гэж хэлээдгүй дооргийн хамраа цус гараад тэгэл цус мөрцөн чинь нөгөө загас мөр чинь гинт нөгөө амар хөдлөөл нөгөө юу тэр ногоо хоолмор нөгөө загсаа аваад идэх гээд байдаг. Тэгэхээр манайхаа авраг загас тийм байх нь шүү дээ. Тэрийг өөр нь одоо яах нь найдваргүй байдлыг илтгэж яах нэ гэж. За хамгийн сүүлийн асуулт. Дараа хамтны аль нь хүний хэлээр ярьдаг болох зүгээр вэ гэж асуусан тийм үү? За хойно морь туулаа шуу гэсэн сонголтоос бид нар. За тэгэхээр энэ яг үгээр та хамтрагчтайгаа ямар түвшинд харилцаа үүсгэх хүсдэг вэ? Ижил түвшинд юм уу, дээр дор түвшинд юм уу, хүндэтгсэн байх юм уу гэдэгтэй. За энийг илэрхийлэх нэ. За хонь сонгосон хүмүүс яг бол хонь их тийм дуушуутай чадах болоо хүний хэлээр ярьлаа гэхэд дэлгөө чимээгүй л байх тийм үү? За энэ сонгосон болвол үг хэлэхгүйгээр бие биенээ ойлголцдог байх хүсдэг байх нь та. Харцаараа, үйлдэлээрээ тий. Тэгэхээр энэ одоо харилцааг хүсдэг байх нь хоньыг олон хэлтэй байгаасаа гэж хүсдэг байх нь. За морь бол ямар байх вэ? Ямар нэгэн нууцгүй илэн далангүй байгаасаа хүсдэг хүн бол морийг сонгодог байх нь. Морь бол тийм байдаг байх нь тийм үү? За тэгвэл туулаа бол хүн хараад юу хамгийн түрүүнд төрдөг? Илдүүрхтэй, хайрладаг түүгээр хайр дүүр харилцаатай. Ямар нэгэн тийм харилцаагаа хайр дүүр байлгах хүсдэг болоод бид нар туулаа хийх хүсдэг байх нэ. Туулаатай харилцаа. За сүүлийнх нь шуу яадаг бол за бүгдээ бодъё парара гэх хүүхдийн кино байдаг тийм үү? Парара түүний найзууд. Тэрний хээригээд нэг шуу байдаг. Тэр ам хүрээхийг үзсэн та нар хамгийн салхаа хаадаг мөртлөө хамгийн ихтэй дуулдаг те тасралтууд дуудаг өглөөнөөс орой урталтууд дуулаад байдаг. Тэгэхээр энэ яг үхээр урт удаан амжилттай харилцааг. Тэгэхээр шууд хэлтэй байгаасаа гэж үздэг юм. Магадгүй тийм хүмүүс тав хийж байгаа юм тийм ээ. Товт болоод одоо хүмүүсийн хийжээдэг хамгийн гол шуудын нэг штэ тийм. За ингээд хайртуулаад харилцаа та ямар хүн бэ гэдгээ мэдэж авч чадуу багтан ч гэсэн сонирхолтой аваач. Тэгэхээр сэтгэл зүйн одоо юу гэдэг нь тест сорилууд өөр аюул юм сонирхолтой байдаг. Тэгээ цааш шалтны уулзалт зөвлөгөө ямар нэгэн сургалт ямар ч хэрэглээр эргэлжилсэн бай ерөнхийдөө санджаа бол нэлээд оруулан би өөр аюул дуртай учраас. За тэгээд өнөөдрийн үндсэн одоо хичээлдээ оръё. Тэгэхээр бид нар бүгдөө хайрын тухай. Тэгэхээр хайрыг одоо би ганцаараа судлаад байгаа юм биш. Би ч судалсан юм шиг хүний судалсан юмыг та нартай хэлж өгч байгаа. Тэгэхээр үгүйхээр хайр бол 5 төрлийн хэл байна гэж гаргаж ирсэн. Тэгэхээр 5 төрлийн хайрлаар бид яг нь би бинийгээ хайрладаг байх нэ. Миний хэлээр намайг хайрлах юм бол бид нар хоорондоо ямар яах вэ? Харилцаа нь урт удаан, аз жаргалтай, сэтгэл дүүрэн байх гэсэн. Тэгэхээр миний хайраар намайг хайрлахгүй бол би дандаа яах юм? Хайр тутсан, гунцсан, хин нэгэнд хэрэггүй юм шиг те. Намаа оршин байгаа нь үн цэнгүй юм шиг. Гэтэл би оршин байгаа нь үн цэнтэй санагдах хамгийн одоо том мэдрэмжийг хаанаас авдаг вэ? Хүмүүс намайг хайрлах. Тэр хайрыг би бас хайр гэж мэдрэхэд байхгүй. Гэтэл намайг хайрлаад байхад би хайртай гэж мэдрэхгүй юм чинь тэр хүн миний хайрын хэлээр намайг яхна хайрлаг байх гэсэн үг шүү дээ. Би монгол хэлтэй надад англиар ярьдаг гэсэн үг байна. Тэгээ амныхын хайрцаг нацыг хараад нүрийн хуурын бүлэг баримжаа авах нь шүү дээ. За энэ хүмүүс ямар ч юм инээж байгаа юм байна, уурлаагүй юм байна. За инээж байгаа юм байна дагаад инээ да. Ярваагаад нүн болохгүй болоо ярваа да ч гэдэг юм уу. Ийм таамаг тунж явах гэсэн үг байна. Тэгэхээр амьдрал хайрцагын таамаг тунж явах юм бол маш их хугацаанд бид тэр хооронд яах вэ? Алт нь хоёроор батлах гэж чадахгүй. Тэгээд төсөл төчөө талаа явчихдаг байна. Тэгэхээр энэ хайрын хэл суралцсан хамгийн чухал байх нь. Хин нэгний хайрлаа сонсон бол тэр хүнийхээ хайрын хэл бид нар яах нь вэ? Хэл хэрэгтэй, сургал хэрэгтэй байна. Тэгэхээр мэдээж одоо 20 жил, 30 жил, 40 жил амьдсан хүмүүс энэ одоо юу яриад байгаа юм бэ гэх. Тэр хүмүүс ч гэсэн үггүй зөвхөн хавцаараа хайраараа үйлдэлээр бие биенээ яадаг. Мэддэг хайрыг ойлгох. Тэр цаг хугацаанд үргэлжилсэн юм тий. Тэгэхээр бидний зорилго болохоор залуу хүүхдүүд
залуу гэрүүлүүд за тэгээд бүрэн хүн бүхэн тэр хайр дүрэн байгаа бас хайрыг мэдэрдэг байгаасай гэж болохоор өнөөдөр хичээлийг явуулж байгаа шүү. За цаашаа оръё. За тэгэхээр хайрын хэл маань 5 байдаг гэсэн. Нэгдүгээр би өөрөө хайрын хэлээр хэлчихье. Тэгэхээр хүмүүсийг ойлгомжтой болгоод миний хайрын хэл бол урмын үг. Тэгэхээр би хин нэгэнд урмын үг хэлж байгаа гэдэг чинь би тэр хүнийг яаж ингэсэн байх нь вэ? Хайрлаж байгаа гэсэн. Хин нэг надад урмын үг хэлэх юм бол би тэр хүнээс юу мэдэрдэг байх нь вэ? Хайрыг мэдэрдэг гэсэн. Тэгэхээр нөгөө хайрын хэл маань өөрөө яг нь олон төрөл гэж байна. Маш олон төрлийг бид төрөлдөхгүй шүү дээ. Ердөө бид нар хэдэн хэлтэй 5 төрлийн хайрын хэл нь яг нь хуваагдчихэ. Тэгэхээр миний хайрын хэл бол яг нь урмын үг байх нь тий. За урмын үг гэхээр өглөө босоод инээмсэглээд өглөөний минь сайхан амарсан уу, гой зүү зүүдэлсэн үү тий. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй ч гэдэм үү. За ингээд өнөөдөр амжилт хүсье гэдэг. Энэ үг хүн чинь хэлдэг. Тэгэхээр манайх урмын үг хэлнэхээр нэг айгуу тийм зүүр цэцэн бэлэг амар уран яруу юм хэлэхээр ингээд тийм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр уран гэдэг бол айгуу жижиг юмнаас яадаг авч олдог зүйл. Тэр нөгөө ганцхан хэлсэн хүнд тийм үү? Ганцхан үг. Нөгөө твдэж явахад нөгөө тэмлүү явахад тэмээгээ тусалснаа твдэж явахад тэрнийг тусал гэдэг шиг. Тэгэхээр ганцхан үгээр дутаж явсан нөхөр тэр үгийг хэлэхэд тэнд яг нь маш их хайр, маш их хүч өгнө гэсэн болж байна. Тэр хайрын үгэнд одоо юу гэдгийг урмын үгэнд би чамд хайртай гэдэг үг бол биш юм байна шүү. Өглөөсөө би чамд хайртай, би нөө судын хэлд оруулдаг шиг ээжтэй хайртай гэдэг шиг гэж боддог байна шүү дээ. Тэгээд хайртай гэдгийг нэхүүлэлтэй чи надад хайртай гэдгийг хэлээч хэлэх юм үнэхээр тунархаж байгаа хэлж мэддэг биш байна шүү дээ. Урмын үг гэдэг бол сэтгэлээс гарах хэрэгтэй. Тэгээд бид нар өөрсдөө сэтгэл гэдэг зүйлийг одоо юу гэх юм байдаг, хардаг, хэлбэржүүлсэн байхгүй шүү дээ. Гэхдээ бид нар дандаа мэдэрдэг. Байнга мэдэрдэг. Тэгэхээр сэтгэлээс гарсан урмын үг гэдэг аягүй чухал. Төрөний одоо нөгөө миний ярьсан гарын 5 хорооны нөгөө ихчиг гэж болохгүй шүү дээ. Тэгээд хүн худал сэтгэлээр хуурамчаа урмын үг гэж болохгүй шүү байхгүй. Тэгэхээр худал хуурмаг гэдэг юм чинь бид нар амар тийм 6 дахь мэдрэхүй би хүмхэнд байгаа шүү дээ. Тийм. Тэр мэдрэхүйгээр бид нар энэ үнэн сэтгэлөө худал хуурмаг үгийг ол яах нь таньждаг, мэдчихдэг тийм ээ. За тэгэхээр бид нар урмын үг хайрлсан болоод хоол игээд өгсөн ч гэсэн талархаж хэрэгтэй байх нь шүү дээ. Талархаж сурах хэрэгтэй. Бүх юм талархаж сурах хэрэгтэй. Талархал байна гэдэг бол амьдрал гэрэлтэй, өнгөтэй, гоё юм гэсэн. Тэгэхээр талархад бол хүнээс нэг тийм одоо юу гэдгийг маш их хүчин чармаал, зайлшгүй хичээл зүтгэл 20 ил хасгаж байгаа шүү дээ тий. Нэг сарын дотор 20 ил хасгасан бодоодоос муснаа хацалтаа хамаалтаа наажиж бид нэг арай гэж 20 ил. Тэр 20 ил хасдаг хүн барагч байхгүй. Олон юм үзчихэж л 20 ил хасан тийм үү. Гэтэл урмын үг гэдэг бол яг нь талархал гэдэг бол тийм хүчин чармаал өрөөсөө шаардахгүй. Ганцхан юу ах нь чин сэтгэл. Чин сэтгэл. Тэгээ чин сэтгэлээсээ за тэгээд урмын үг хэлж дээ чи ч өнөөдөр яасан гачиг гоцолч ивэ гэх урам өгч байгаа гэж бодож болохгүй байна шүү дээ тийм үү. Өнөөдөр ямар гой хувцастай вэ? Тэгээд солонгос японочууд бол энийг бол бүр багасаа заасараа тэд нөгөө хүнтэй мэдлэхтэй яг үхээр хий одоо дөнгөж уулзаад ингээ юм ярих чинь нэг нүүр халах хэрэгтэй болно шүү дээ тийм жоохон эвүүрсэн хичнээн таньдаг байсан ч гэсэн өдөр бол уулздаг байсан ч гэсэн тийм тохиолдолд яг үхээр нэг юмдээ сайхан үг хэлж тэр одоо харилцааныг засдаг байхгүй. Манайхаар бол бэлдуучлах гэдэг юм. Тэгэхээр монголчууд нөгөө урмын үг хэлхийг бэлдуучлах гэж ойлгохтой аюу андуураа. Тэгээд нөгөө үгээ харамлаад идэг. Тэгэхээр бэлдууч гэдэг чинь худлаг байхгүй юу? Чин сэтгэлийн үг бол юу ах нь? Урам болно гэсэн урам болно. Тэгэхээр энийг бид нар одоо ялгачих хэрэгтэй. Тэрнээс одоо бие биенээ дагаж өгөөд олоогоод болгоноод ирсэн үг биш үү тий урам хайрлна гэдэг маань. За тэгвэл яг нь урмын үгийг аюу гой тийм дууны маань өнгө хүртэл өөрсдөө тий хайртай гэж хэлээд бид нар нэг үгийг хэдэн төрлөөр хэлж байна. Тэр миний дууны үгнээс хамаараа хэдэн төрлийн мэдрэмжийг би чамд яах нь ганцхан энэ үгээр дамжуулаад өгч болно гэсэн. Тийм учраас бид нар одоо яах нь чин сэтгэл гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Хэлж байгаа үгэндээ, үйлдэлтэй. Тэгээ үг гарахтаа бидний биенээс бас дагаж байгаа шүү дээ. Нүдний минь хаасан, нүүрний минь өн. Тэгээ уралдынхаа өрөөс нь завжаараа хэлэх үү? Инээмсэглээд хэлэх үү? Бүтэн амьсгал аваад хэлэх үү? Энэ гэдэг чинь өөрөө бас маш их мэдээлэл мэдрэмжийг хүнд яах нь өгдөг байх нэ гэж. За тэгээд яг үхээр урмын үгэнд дуртай хүмүүсийн нэг онцлог нь олны дунд одоо хосоо магтахад бас их дуртай гэдэг. Тэр нөгөө өөрийгөө хүндлүүлээд хайлтуулж байгаа гэдгээ бүрэн мэдрэхэд нь яадаг байна вэ? Тусалж өгдөг. Хоёулах байхдаа л магтаад байх юм шиг байна шүү дээ. Тэгэхээр энийг бас аюу зүг. Гэхдээ тэр хэтрүүлж болохгүй. Бүх юм хэмжээтэй шүү дээ. Хоолнд ч гэсэнтэй давсыг ч гэсэн бид нар тэгдэг гэсэн. Давс нүг инээгээд хорчхоор хоол ямар ах вэ? Давс сайн гэлээгээд ичцээрээ ямар ах вэ? Тэгэхээр тун хэмжээний тааруулна гэдэг бол таны мэдрэмжийн асуудал ах нь. За дараа ийм хүмүүс нөгөө үгийн үнцнийг маш сайн мэдэрдэг. Та нөгөө чонымын үг гэдэг хөрхөн шүлгээд мэдхүү. Үгээр хүнийг шархлуулаад, эдгээгээд, имжлээд, шалдлаад, нүцгэлээд, уйлуулад
баярлуулаад бүх юм хийж чадна гэхээр үг өөрөө хүчтэй гэдэг. Үгийн бүгд хүчинд итгэдэг хүмүүс аа юу байх нь вэ? Хайрынх нь хэл урмын үг байдаг байх нэ. За тэгэхээр бид нар хэлтэйгээ бүгдөө танилцчихлаа ш тийм үү? За ингээд бодоод үз. Ойрын үед би урмын үг хэн нэгэнд хэллээ. За өнөөдөр хэллээ. Өнөөдөр хийж амжаа бол энэ 7 хоногт би хэллээ. Энэ 7 хоногт амжаа бол энэ сардаа би хэллээ гэдэг ингээд бодож болох нь шүү дээ бид нар тийм үү? Тэгэхээр би өдөр болгон хэлгээд байгаа. Өдөр болгон хэл. Цэцгийг гойхон ургуулыг үл бид өдөр болгон услагдахтай адилхан. Хүн ч гэсэн хайргаа хэлээр услагдчихжээ яах нь вэ? Амьдрал илүү игээдээ өөдрөг. Тэгэхээр ажаргал тэгэхээр мөнгө үгүй шүү дээ, тийм ээ? Ажаргал бол мөнгө шүү. Тэгэхээр ажаргалтай амьдрахад тусалдаг нэг хэрэгсүүд бол мөнгө зайшгүй мөнгө. Мөнгөгүй ажаргалыг бүтээн надад тийч одоо 20 настай мастан ч юм уу те. Одоо үеийн насны дээрээс мөнгөгүй ажаргал бүтээн гэж ялтаж тодорхой хэмжээний мөнгө байжээж бас хүссэн ажаргалтай яах нь авах боломжтой. Тэгэхээр бүх юм бол мөнгө биш. Тэгэхээр бид нар тэр мөнгөөр авч чадахгүй тэр юмнуудыг өгөхрээ чин сэтгэлээрээ дамжуулж бие биедээ өгч авчиж болох нэ. За хоёрт нь бусдад үйлчлэх. За энэ бол Есүс Христос шитгэгчд бол хамгийн их хийдэг юм. Тэдний ерөөсө гол хийдэг юм үйлчлэл шүү дээ. Бусдад үйлчлэлтэй үйлчлэл. Тэгэхээр бусдад үйлчлэл гэж одоо сүүлийн үед одоо манайхан бол бас энэ айгүйх дэлгэрээд байгаа. Энэ яг дэлгэрч юм тэр төрсөн ээждэр очингуудаа найзууд нь те хөрөгчийн дүрслэлээр машиныг ашиглаж өгөөл бууд машин хийж өгөөл гурлийн нэлдээ савлаар бодорсоо тэр тийм ээж хүмүүс 1 сар 2 сар болоод тэнхрээ хэвийн амьдралтаа очтол тэр ээж нөгөө гэрүүлийн одоо гэрийн ажилд дарагдахгүй байхаа ингээд тусалдаг болсон билээ. Тэгэхээр одоо айлуудын хөрөгч томж болсон, зайгтаа жигтэй болсон. Тэгээд байгаа махыг гаргаж ирээд одоо манайхан чинь яриа ээжтэй тавьдаг хамгийн том халамж бол хүүтийн гарын бүрхэхгүй гэдэг тийм үү? Тэгээ хэрвээ хүүтийн гар өрөх юм бол насаараа өвчтөй болон хөл гарны ангидаг болно гэдэг. Тэгэхээр тайрладаг учраас одоо залуу одоо найзууд нь нийлж байгаа төрсөн ээж дээр очихдоо одоо манайхан шиг чихэр жимс энэ төр авч очихоос илүүгээр очиод гэрээ сайхан цэвэрлж өгөөд хөрөгчн доторх юм дээр бүгдийг сайхан зэгслээд өгчдөг. Тэр бол бас аюул том альч. Энэ юу ах нь? Энэ ямар хайрын хэлээр хүнтэй харьцсан байх нь? Үйлчлэл, бусдад үйлчлэн гэдэг юм ах. Бусдад үйлчлэн гэдэг маань юу байх нь те? Тэгэхээр энэ бол яах нь? Зүгээр энгийн үгээр хэлээд өгөөч гэвэл халамжлан туслах. Халамжлан туслах. Тэгэхээр халамжлан хайрлах гэж байна уу? Үгүй ахна шүү дээ. Халамжлан туслах. Ямар нэгэн хэмжээгээр юу болох хэрэгтэй ах нь? Тус дэм болно. Бусдад үйлчлэн гэдэг маань. Тэр үйлчлэлийг авсан хүнд миний юу ах нь? Тусдыг үлдэх хэрэгтэй ах нь шүү дээ, тийм ээ? За тэгээд жишээлбэл одоо юу гэдгийг ийм хайрын хэлтэй их нэртэй хүн байх юм бол гүйччээр хоол хийгээд өнгөд нь аяга уучих хэрэгтэй. Өнөөдөр хоол амттай эсэж шивэрэл тийм. Сайхан хоол идчихлээ өгшөө. Ширээгээ цэвэрлэгээ суугаад иж болох байх нь шүү дээ. Эрэгтэй ч эмэгтэй ч адилхан тийм. Тэгэхээр энэ үдгүүхээр эрэгтэй хүний хийх ажил, эмэгтэй хүний хийх ажил гэсэн юм бол одоо юм байхгүй шүү дээ. Гэтэл одоо манайхан бол маш их тийм үүтэй тийм. Энд чинь одоо бидний үүдийн эцгийн эрх жасан дээр олон жил 100 жилээр бидний энэ суур хүмүүжүүлэлт байгаа учраас тийм ээ хөндлөх үедээ хөндлөх гэхдээ хоёулаа хөндлөх үедээ ч бас яг хоёулаа хөндлөлтөг байх хэрэгтэй болох нэ гэж. За дараа нь яах нь чин сэтгэлээсээ санаа тавьдаг баяр болгоноор минь хүрэх гэж юм уу те ямар нэгэн тус юм хэрэгтэй юу вэ гэж утастай төдий л тэр хүн яаж юм аа дим авчиж байгаа байхгүй намайг одоо боддог надад халамж тавьдаг үргэлж сэтгэлдээ тээдэг хин нэгэн байна гэдэг чи өөрөө ямар ах юм маш гоё шүү дээ хүн одоо юу гэдэг өглөө маш ажиглалтай уран зоригтой босоод хин нэгэн намайг хайрладаг гэдэг бодлоос өгчтэй зүйл авах шиг өнөөдрийн одоо энэ бүтцүү хүндрэлтэй амьдралыг туулахад ч юм уу те одоо амьдрал дандаа давдан байхгүй шүү дээ. Бид нар чинь далайн давлгаа шиг амьдарч байгаа шүү дээ. Өдөр босоод нөгөө өдөр унаад өгнө ингээд тий юу санхүүч эдийн засгч сэтгэл санаач бүхэл юм давсуулаад байна. Тэгэхээр тэр зүйлд одоо яах нь вэ? Тийм чин сэтгэлийн тус дэм гэдэг бол маш чухал байх нь. Тэгэхээр чин сэтгэлийн тус дэмийг бид юу гэж яах нь вэ? Бусдад үйлчлэхээ гэж. Тэгэхээр ийм хайрын хэлтэй хүн тус дэм хүргэж ивэл тэр хүн танаас юу мэдэх нь вэ? Маш их хайр мэдэх нь. Маш их хайр. Халих цалгисыг хайр мэдэрч гэсэн. А тэр хүн очиод хажууд нь суугаад урмыг хүлээд байлаа. Толгойн билээ урмыг хүлээ. Йоо энэ надад урмыг хүлээж чахаар хоёр аягаа угаач гэсэн л бодсон шүү дээ. Тийм шүү дээ. А гэтэл одоо мань тэр өгч аяа угаалгаад урмыг хүлээж чахлаа аягаа угаах гэж баярлалаа хайрлагдаад. Тэгэхээр чинь хайрын хэлгээд өөрөө тийм байх уу? Онцлогтой. Тийм учраас бид нар мөнийг заавал яах вэ? Тусгайлан яриад байгаамаа гэж. За тэгээд энэ одоо юу гэх манай эхнэрийн хайрыг бусдад үйлчлэх юм байлаа гэж амар тийм яаш юм шиг тийм. За өнөөгч одоос яг тэгээд сууж байгаа. Одоо энийг ингэхээстэй. Тэгээд чимэл тэгээд тэр хайр болох уу? Тэр хайр болохгүй шүү. Тэгэхээр харилцааг бид нар хайр болох уу, юу болох уу гэдэг чинь өөрөөс амар торгон мэдрэмж нэ. Тэгээд юу чин сэтгэл. Хаана чин сэтгэл. Тэгээд чин сэтгэлээс хандах юм бол бүх юм болох нэ гэж. За жишээлбэл халуун бүлийн усанд хөлийн дүрээд өгч орой.
өдөржингөө ажлаа одоо юу тийм тоогооч ч юм уу те өдөржингөө хүн тиймгээд хадун ууран дээр ажилладаг босоо байдаг одоо худалдагч юу ч хийж болно шүү дээ те одоо ихний нөхрий чи хийдэг ажил хэрвээ тэгээд тэнд бусад үйлчлэл хайр хэлтэй хүмүүс бид халуун бүлээсэнд хүлээн өгдөг те эсвэл одоо ядраад өглөө нуруу өглөө гэртэн цаахан бүлээн тослоо жин тавиад өгч гэдэг юм уу энэ бол яах юм аа тэр хүнийг хайрлаж байгаа хайртай шүү чамтай хайртай гэж хэлэхээс илүү энэ хүмүүс ч юу ч хол ахна үйлдэл тосдим гэдэг маань үйлдэл гэж үйлчлэх гэдэг утгаараа тэгэхээр үйл үгийн маань үндс нь өөрөө бидний юу хийхийг заагаад өгч байгаа биз тэгэхээр урны үг гэхээр хэлж ярих хэрэгтэй болчихжээ бусдад үйлчлэх гэхээр ямар нэгэн тэр хүний төлөө үйлдэл хийх гэсэн болж байна тийм ээ за тэгээ сайн сонсож өгч болж байна тийм үү за 3 дахь хайрыг 3 дахь хайрыг гарч явах одоо 3 дахь хайрыг бэлэг өгөх за энэ бэлэг дөрвөн хүн байна уу бэлэг дөрвөн хүн бэ мөнгө дөрвөн хийж яахгүй гэдэг шиг бэлэг дөрвөн хүн байхгүй зүтэй би ч бас бэлэг авах дуртай гэхдээ хайрын хэл маань юу гэсэн бэлэг авах гэсэн үү өгөх өсгөлээр анхаарна бид нар өгөх байхгүй бэлэг өгөх за та нар Япон солонгос кино үздэг л байлгүй дээ би бол улаан пенч Аз кино гэж тэгэхээр Япон солонгос Тайван Таиланд бүх хэлээр нь үзэн дуртай учраас тэн дээр үз гардаг гэхээр солонгос хүмүүсийн ихэнх нь ялангуяа төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүмүүс төрийн албан хийж байгаа хүмүүс хүн бэлэг өгөхөр нь баярлалаа сэтгэлийг чинь авъя. Тэр одоо дээд түвшин бэлэг авч байгаа юм шүү дээ тийм ээ. Тэр хүний өг сэтгэлийг чинь авъя. Манайх болохоор бэлэг өнгө шууд хэмжээгээр хардаг те. За энэ дандын тийм л байгаа. Тооцоолол. Тэгээд яг үгээр энэ альта саялтаа орсон чинь баг л энэ миний энэ ширээ шиг том юм авчиж дээр дотроос нь жижигхэн прогч болох байхгүй юу? Аглаа бодлохын дотроос те манайх ингээд савын гараад том юм байл том байна жижиг юм байл жижиг юм байна гэж одоо би нэг сонирхолтой жишээ л да 2011 он Японд бид нар ажиллаа туслах судлаа сургуулиудаар явсан махбат их сургуулиудад тэгээд чи японч чинь нөгөө айгүй тийм нийгмийн зиндаа гэдэг чинь айгүй чухал миний байр суурьнд хандна гэдэг бол тэгээ яг бүгсэн чинь манайх ингээд явсан дэд захирал хуулийн зөвлөх дэд захирал хуулийн зөвлөх сургалтын албаны дарга багш ингээд номын сан дээр бүгдийг ингээд нэрийн үнцэн солилцсонгуудаа л бидний албан тушаалд ингээд санал хуульж байгаа байхгүй. Тэгээ минийхээ нэрийн үнцэн маань тавьсан санал дээр сууж байгаа. Тэгээ дээш очиж захирлын урд очиж суухгүй байна шүү дээ. Доор очиж суучихгүй. Тэгээ яг өөр өөрсдийнхөө суун. Тэгээ би л нөгөө захирлын хадаа шиг юм шиг юм байлаа гэж бодоход тэр захирлын тэрнээс арай жоох ингээд бүх хүний юм хэмжээ өөр. Тэр чинь нөгөө миний нийгэм төсөлж байгаа байр суурь маань тааруулж яаж байна. Бэлэг өгдөг байхгүй. Маш их сонирхол. Тэгэхээр нөгөө аль хэдийн аль орны хүний хайрлах гэдэг чинь бас айгүй чухал. Тухайн ахуйг бас яг судлах хэрэгтэй болж байгаа байхгүй. Монгол хүн юу гэх юм шиг том бэлэг өстө дотроос нэг юм гаргаад ирдэг. Ингээд бодлоо. Тэгээ ингээд бодсон шүү дээ. Тэгэхээр тэрний бэлэг өгөх гэдэг өөрөө бас айгүй чухал зүйл. Авах юм бол биш шүү. Тэгэхээр одоо энэ бэлгийг өгөх буюу энэ хэлтэй үнийг танихад айгүй амархан. Баяр болгоноор гэл гэрт нь очих болгон түүхэн их өгөхгүй л сандраад хүмүүсээд ихтэй те. Өгсөн юм багтаа дахиад юм өгөхгүй л гэдэг. Тэр хүмүүсийн хайрыг юу ах нь вэ? Бэлэг өгөх байхгүй юу? Тэгээ тэрэнд амар жаргалтай. Манай эмээгийн хэл бол бэлэг өгөх байсан. Манай ээжийн хэл бас бэлэг өгөх байсан. Одоо бодлоо. Тэгээ миний ээж намайг 20 настад өнгөрсөн л таа хүн өвчнөр. Тэгээ яг үхээр манай цагаан сар болохоос өмнө одоо 12 хуудастай дэвтэр. Тэр үед 12 мөнгөний дэвтэр гэдэг гэсэн 12 мөнгө авдаг. Тэр дэвтэрээр тэдний тэр гээл нөгөө шинээр төрсөн мөрс юутэй бүгдийг бичнэ. Хинд юу өгөх үү гээл. Ингээд авдар дүрэн бэлгэхдээ цагаан сарын шинийн нэг хэлсэн. Тэгээ шинийн 20 болоод ээжийн бэлэг дуусчихэ. Уул нь одоо их хүмүүс нэрэг байгаа байхгүй. Яг үхээр өөрөө аваад зориулж авч өгсөн хэрэг ингээ нүрийг харахаар бэлхэн багтаа дараа нэрийг бэлэг өгсөн шахаад ингээд өгөөд байдаг. Манай чиг олон бэлгийн асуудалтай. Шинжил цагаан сарын өнгөрөөд байсан. Энэ үгээр миний ээжийн өгөх юм яах нь. Миний ээжийн хайрыг хэн бэлэг өгөх байсан баг. Хин нэгэнд ямар нэг юм өгөх бэлэг болгож өгөх. За тэгэхээр бэлэг болгоно гэсэн тус дүнтэй шүү дээ тий. Одоо шийдэл хажууд суучсан найз хичээл дээр балан хүрээд иртэл манай найзаа бал энийг аваарай гэдэг өгөх бэлэг болно шүү дээ. Бэлэг гэхээр амар үнэтэй зүйтэй гэж ойлгоод үгүй байхгүй тий. Тэгэхээр бэлэг гэдэг бол яг хэрэгцээг хангах. Ялангуяа одоо Япон хүн яг ингээд дотн найсын харьцаанд орсон байхад шүү дээ. Монголд ирэхдээ ямар нэгэн хэрэггүй зүйл өгнө гэж байдгүй. Тэр хүндээ уцтаад өгнө. За би Монгол хэдэн сарын тэдэнд очих чинь чамд хэрэгтэй зүйл юу вэ? Би бэлэг болгож авчиж яа. Энэ аюу том аюу зүйл соёлахгүй тий. Тэгээ анх тэр Японоос би энэ нөгөө даун уут бэлэн давбаа. Ийм бэлэгдэг юм. Бэлэг гэхгүй аюу хаангаа даваад очиж гэх тав. Тэр чинь реклам гэж бид нөгөө хятадын хүүхдийн том хүүхний
гангадаг байсан үе бариул айгүй муу жоохон нэмэгдэл бариул нэмэгдэлчтэй. Тийм нэг салдаг. Тийм гэлбэрт юм шүү дээ. Гой гэлбэрт их гэж медаль тэрүүгээр гангадаг байсан үе чинь даавууд өгсөн чинь одоо юу вэ? Одоо бодоод амар чухал өгсөн байхгүй. Тийм байгаа ч тийм тухайн үед би тэгж ойлгож аваад болохоос ш. Тэгээ тэр хүний одоо хамтдаа яриад байдаг. Тэр хүний юу гэхээр Монголд надад айгүй хөнгө айгүй өгдөг. Би тэрийг хаач хийж ширэлдэггүй. Нэр хаач хийж хэрэглэхгүй. Монгол хүн ч Монгол аяг хэрэгтэй болохоос тийм. Тэгээд тэр хүний ингээд эрдэнэ очиход Монгол аяг нөгөө морин хуур манайхны бэлгэнд хамгийн их явдаг нөгөө гэр зүгнэрийн тэр хүн тэргөөч одоо яах вэ? Яан ч хийж авахгүй тийм. Тэгээд ингээд игнүүлэл тавиад байдаг. Хүн өсөж болохоор хайж чаддаг хүн ингээд Гэтэл тэд нар болон хүн бэлэг өгтөө сэтгэлээ шингээгээд дээр нь хэрэгтэй юм яадаг байна. Өгдөг байна. Энэ бас аюул чухал юм. Тэгэхээр бэлэг маань юу байдаг байна? Онцгой байх нь бас хэмжээнд ямар ч хийж болох юм. Ямар ч хийж болох юм. Тэгэхээр томоо хайцсан дундаас жижигхэн юм гарчиж болох юм тийм үү? Жижигхэн хайцсан дундаас томоо юм гараад ирж болох юм шүү дээ. Жишээ нэг жижигхэн хайцсан бачиж өгтөл бид нар хийлдэл баам яах юм бол тэр маань ямар болох юм аа? Хөө хийлдэл юм том болчихно шүү дээ. За тэгээд чи сэтгэлээсээ өгч байгаа юм бүхэн байх нь бэлэг байх нь шүү дээ бэлэг. Тэгэхээр бид нар бэлгээр хайр илэрхийлдэг хүнд бас зөрүүлээд өгөх хэрэгтэй ах нь бэлэг өгөх ёстой. Вэ чи ямар гоё юм энэ хайрыг хэлээ. Би бэлэг хийх чинь тусдалцыг өгөх хүмүүс хайрлагдаж байна. Хайрлагдах юм уу? Үгүй яа гэсэн зөрүүлээд бэлэг өгөх хэрэгтэй ахгүй юу? Тийм хүмүүс амар гэмтээ зүрхээс их дуртай. Манай нэг яаж гэдэг Юухаа төсөд энэ яаж би бод авч ёо яа би чи яачлаа гэж бодоод би насандаа хийхээгүй өнөө бүдний хийсэн байгаа ахгүй. Тэгээд чи бүтнээс илүү гоё юм хийгээл жил албан шин санаа шин тэрэнд амар өөрөө яадаг байна. Хачаалтай байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар яах нь ойлгох хэрэгтэй байх нэ. Надаас өөр байлаа гэж буруу гэсэн зүйл биш шүү дээ. Би байгаа нь зөв гэсэн ч үг биш тийм ээ. За тэгэхээр нөгөө баяр болохоор бэлэг өгдөг. Маа тэгэхээр бүх байгууллага бүх эмэгтэй ажилчдаа үүдэндээ тусч байгаа нэг улаан сарнаа тий боогод өгчөл хайрын бэлэгдэл болчих хүндэтгэлийн улаан сарнаа ингээл өгөөл. Тэгээд аюу гоё ингээл тэр байгуул хамт олон ингээл тэр очин тэр чигтээ гоё цэцгийн үнэртэй болоод эмэгтэйчүүд аюу баяр байсан гэдэг ширээ олон дээр гоё ингээд дэлбэлцэн цэцэгтэй тий. Тэгээд нөгөө тогтсон өнөө баярууд байгаа шүү дээ. Одоо манайхан хүлээж байгаа шүү дээ. За маах тайгүй хэлцэндээ багаж болохгүй. Тэгэхээр зэрэг нь одоо яах нь ямар нэгэн баяр ёслол тэмдэглэлт үйл явдал хүлээлгүйгээр бид нар тэр хүнд юу өгөх нь хайрлаа илэрхийлж бэлэг өгөх хэрэгтэй ах нэ. Авах ёстой шахна шүү дээ. Өөх ёстой. Энэ хүмүүс өгч ижил энэ хүмүүст өгч ижил яах нь хайрыг өдрүүлэх нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ бол яах нь нэг хайртай хүнийхээ ч юм уу ах トゥ амар садан хин нэгэн хүндэтгэлтэй хүнийхээ хайрыг мэдчихнэ гэдгээр бидэрт амар том давуу талтай. Дайнд оролцох стратегтэй болчихлоо шүү дээ бид нар. Тэ? Ацаа өдөр ойрлыг манай хэзлэх тодорхой агч. За. Тэгэхээр бэлэг өгнө гэж яддаг те. Би өөрөө хайрын бэлэг хэлтэй үл яах вэ? Миний хэл бас миний хайрын хэл уран үгш миний хайрын хэл бэлэг өгөх үйл яах вэ? Би өөртөө өгч болно шүү дээ. Би яагаад өөрийгөө хайрлах болохгүй гэж тийм бидтэй. Өөрийгөө хайрлаад өөртөө өгч байна. Одоо сэтгэл судлалт ингээд тарьж хамгийн том аврыг өөрийгөө халамжлал тэрвэрх. За бүгдээ тэрвэрэд үзтээ. Нэг гой тэрвэрэд үз. Тэгээ хин нэг намайг ирээд тэрвэрээсэй гэж бодлоо өөрийгөө тэрвэрээ. Өөрийгөө ингээд билээд үз. Ямар гой хацтай. Өөрөө өөртөө бэлэг өгөх хэрэгтэй. Хэрвээ та хайрын хэл чинь бэлэг өрөөл. Тэгэхээр өөртөө юу ч бэлгэж болно шүү дээ, тийм? Юу ч бэлгэж болно. За тэр хүмүүсийн зүгээр хайрын бэлэг өгөх хайрын хэлтэй хүмүүс хамт хийсэн сүрприз ярих гэж жоохон түүхтэй. Тэр нь айгүй хэцүү. Миний хувьд ч тийм миний хэл өөр учраас хэцүү байгаа байхгүй юу? За өөрт нь энийг бол чанартай цаг өнгөрөх гэж хэлээд байгаа юм. Хамттай цагийг өнгөрөх. Надад цаг гарна. Ерөөсөө завгүй гэдгүйгээд ивэл тэр хүнд би тэр чинийгээрээ үн цэнгүй гэсэн үг байхгүй юу? Ямар ч завгүй байсан яаж хийж яагаад уулзах яах вэ? Цаг гарна гэдэг бол тэр хүн надад яаж байна? Хайртай би тэр хүн тэдий хинийгээрээ чургал хүн байна гэсэн болж байгаа байхгүй. Тийм учраас хамттай цагийг өнгөрөх. Хамттай цаг өнгөрөөж хуцаа харцсан те. Тэнд юм яриад байдаг. Оо цагаас та явъя да. Энэ чинь бөмбөнө. Биш. Энэ бол чанартай цаг гэдэг байхгүй. Тэгэхээр хамттай кино үзэж болж байна. Хамттай эсвэл ямар нэг юм хийж болж байна. Бүтээл уралж болж байна те. Би одоо сүүлийн айгуу дамтаад байгаа нэг солонгос нэвтрүүлэг байгаа. Тэр ямар нэвтрүүлэг гэхээр хайрын сэргэлцээ гэдэг. Тэр одоо 3 дахь сезон 3 дахь үйлрэл эхэлсэн байхгүй юу? Тэгээд 3 дахь үйлрэл эхэлсэн чинь тэр оролцож байгаа 6 7
хосын маань нэг хосны яасан гэхээр 19 17 тад уучраад одоо 31 хүрээд салцгааж байгаа. Нэг 13 жил мөрхөө салж байгаа. Тэгээ ямар харамсалтай гэхээр эмэгтэй нь айдал ахгүй. Тэгэхээр нөгөө солонгосын айдлууд манай одууд ч өөр шүү дээ. Манай одууд манайх ингээд од хүн ингээд хайрлаж гэрэлтэй хамт хайрлаж хүүхдтэй хамт хайрлаж мэдчихээ хүүхдтэй хамт хайрлаж явчихдаг тийм үү? Солонгост ингээд залуу эмэгтэй гарч ирээд карьер ингээд өсч идэл ингээд хүнтэй сууж шууд хайчдаг. Хүний болсон учраас тэгээ нөгөө чинь дэмжих болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө карьер хадгалахын тулд тэр хүмүүс үргэлжлээд дандаа нууцлдаг. Хизээч зөвшөөрдгөө дандаа гисаадаг. Тийм юм байхгүй. Энэ бол ерөөсөө эрхээгүй гэж ингээд явж идэг байхгүй. Тэгээ нөгөө маш тийм нууцлалтай. Тэгээ тэр залуу хүн яасан гэхээр 13 жил тэр хоёулаа адилхан айдал болох гэж эхлэв. Тэгээ компани дотороо баригдаа. Тэгээ хоёулын хөөсөн байна. Хоёулын хөөгөөд. Тэгээ хоёулын хөөгдөнгөд эхлээд яасан хоёр ингээд салхуу яах хөхт нь одоо тэрийг мөртэй гэж хэлээ өөрсдөө явъя гэтэл хоёулын халдсан байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө хүүхдийг нь өөр компани аваад тэгээд нөгөө хамтлагт ингээд явуулсан. Тэгээ 13 жил болоход нь штэ. Шөндөө ороос 2 цаг унтаж амрах цагтаа тэр хүүхэн найз залуудаа уулздаг гэсэн. Тэр чинь хайр. Тийм байгаа ч тийм. Өөрт нь болж байгаа 2 цаг штэ унтах. Нойр 2 цаг. Бусд нь ингээд дандаа идэвхтэй үйл ажиллагаа клипийн зураг аваад одоо юу гэдэг сайн дурын ажил энэ одод чинь тавьдаг шалгуур ихтэй штэ. Манайхан шиг биш. Манайхаас арай өөр шалгууртай тийм. Тэгээд тэр яг уу гэхээр тэгэхээр тэр хүүхэн бол тэр залууд үнэхээр хайртайсан байгаа. Өөртөө олцсон унтах хэвээр 2 цагаар тэр залуудаа яг зарцуулж чадсан. Дараа нь яасан гэхээр 2 жил зэрэгт байхад нь өдөр болгон захидж иччихсэн. Яаж ядчихсэн тэр өдрийнхөө бичээ захидл явуулдаг. Тэгээд тэр залуу бол тэр маш их хайртай юм мэдэрсэн гэдэг. Яагаад гэвэл тэр амьдралыг өөрөө туулж исэн тийм үү? Ямар хүнд юм бичих мэтэл хөлөө зүгэж хийсэн нүдэ анилдаг тэр үед гадаг зориулаад захидлаа тасалдахгүй чинь гэдэг бол маш их хайр юм аа. Тэгэхээр энэ хайрын хэл гэдэг бол энэ чухал ахын тийм хамтдаа цагийг өнгөрөх гэдэг бол үр бүтээлтэй байх гэж. Тэгээ заримдаа аах одоо юу гэдэг манай ээж авдаас цаг гаргаж өмөр байгаа шүү дээ. Өөрхий ээж авдаа ямар цаг гаргаж өгөхөөр ачтыг нь хадгалж цаг авчирч өгдөг шүү дээ. Ахын хөлт ороод гараад өгцөө гэдэг үгүй өгч чинь үгээд зөрүүлээд өрөөсө хүүхд харагчаар тавьчихдаг. Гэтэл тэр ээж авчаас яах нь би энтэй байх цаг хэрэгтэй байгаа шүү дээ. Хамтдаа өнгөрөх. Хичнээн 40 жил 50 жил 60 жил амьдэрсэн ч гэсэн ярих юм дуусахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол яах нь зөвхөн хажууд нь байгаад бараа болохыг хэлж байна уу? Үгүй ахна шүү дээ. Зөвхөн хажууд нь байгаад бараа болох биш. Жинхэнэ бодитоор яах нь үр бүтээлтэй хоёр биендээ яах нь цагийг зориулахыг хэлж байгаа маа гэж. Тэгэхээр яах нь ийм хүмүүс ийм хайрын хэлтэй хүмүүс яадаг вэ гэхээр яг хажууд нь байж байхдаа өөр зүйлд анхаарчлахгүй. Тэгхийн бол нөгөө талдаа юу болох нь маш хүчтэй сэтгэлийн шарх өгдөг. Маш их гомдол хурдлана. Би чамтай байгаад байгаа мөртлөө ганцаардаа байна. За тэгээ энэ хайрын хэлж байгаа сүнс өгдөгөр хайр сувдаг байхгүй юу? Хүмүүс яаж хайрлцдаг юм? Юунаас бол даалдаг тийм. Тэр чинь салцсан хосууд эргээд нийлж байгаа байхгүй юу? Тэгээ инээлхтэй шинээр хос үсгэж явна. Агуул эргээд нөгөөтгөө нийлж явна. Баримт нь тийм байхгүй юу? Тэгээ хайрын солилцоо гэдэг. Тэгээ анх орохдоо хин химийн ихсэ гэдгийг мэдэхгүй. Тэгээд ингээ хамт амьдарч байгаа. Тэгээд яг хуу үнэхээр би миний үл жижиг ойлголцол дээрээс ингээ салаад үнэхээр хайр нь хэвээр байсан хүмүүс бол буцаад тасалдаг. Агуул шинэ хайрыг болоод тэгээд гардаг тийм нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлэгтэр гарч байгаа хин хүмүүсийнх нь одоо юу гэх хүсээд байгаа юм үг үгсэл болдог. Тэгээ шууд шинэ харилцаа үүсгэсэн гэсэн чинь энэ залууд байгаагүй өөрийнх нь хүсчихсэн зүйлийг энэ залуу яасан уу? Өгч байгаа учраас. Тэгэхээр яаж юм хэрэг хайрын хилээр хайрлах учраас. Тэгэхээр хүн одоо хэн татагдах вэ? Өөрийн хайрлаж байгаа хүн татагдана үстэй тий. Бид нар ямар Иесус Христ буртаа зонхог байгаа шүү дээ тий. Бусдын хайрын төлөө өөрийгөө зорж явдаг. Би чинь бас хүн юм чи оршиж байгаа юм чинь хайрлагдах тийм одоо яг их хүсэл тэмүүлэл зөндөө байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр яг нь өөдөө анхаарахгүйгээр зөвхөн тэр хүндээ яг нь анхаарал хандуулна гэсэн. Би бас нөгөө 2 жилийн өмнө манай Дарангаваас найз хүүхэн маань ирээд их удаан жил уулзааг байсан. Тэгэхээр тэрийг ингээд манай дээрээ чучлаад яаж хөөрөл тэгээд явуулсны дараа охинд аяг зэмлүүлжсэн байхгүй. Ээжээ та хүнтэй юм ярьж яасаа буцаа хаах юм. Би бодохдоо уцаа орлоо гэж бодсон байхгүй юу. Би бодохдоо найзтай айгүйх тиймэр ярилцаад гоё инээ чанаагаар айгүй сайн цаг өнгөрөөшлөө. Гэт бодтол хүүхд тэрийг анзаарсан байхгүй. Тэгэхээр би ч нэг уцны хараад талцсан. Тэрийг мэдэхгүй юм ярьж байхдаа уц руугаа би сүтгэлийн чухал юм байсан мэдлэгтэй. Өөр юу л ухаач тий. Тэгэхээр энэ бол одоо бидний гардаг том алдар гэсэн. Тэгэхээр хамтдаа цагаа өнгөрөх гэж байвал уцснаасаа одоо юу тийм чамаа тий цагийг улгаалдаг тэр бүх юмудаас холдож ижил жинхэнэ чанартай цагийг тэр хүн зарцуулах гэсэн үг байна. За тэгээд юу гэх юм цагийг одоо хамтдаа өнгөрүүлэхдээ нөгөө хүний шүмжлэхгүй монголчуудын гол алдаа ингээл ярьдаг гинэ байгаль хөдлөлөөр болсон бүх гомдол монголоо ярьж өгдөг тийм ингээл нөхртэй яриад
нааштай ч болж байгаа байхгүй юу? Гэх нөгөө хааныхан талд орцсон. Нөгөө талд орцсон. Тий нөгөө талд орцсон. Би ч зөндөө хэлдэг үстэй чи энэ дээр дахиад алдсан байна. Нөгөөх нь уулын бол гомдлоо яриа тавьчихсан надад ярьж байгаа шүү дээ тий. Тэгтэл өгд ихэхгүй байхгүй юу? Тэд нар яаж чамайг ойлгохгүй байна? Ямар сони юм бэ гэтэл манер яах вэ? Таашрал гоё болчихчихсан. Гэтэл нөгөө нь гал дээр тосны би чамд зөндөө хэлдэг. Одоо энэ бараг хэд удаагаа хэлж байгаа. Би өөр баг санахаа байл гэж хэлдэг мө амар шүүмжлэлтэй. Эргээд нөгөө хүн рүүгээ яг шүүмждэг. Тэгэхээр хамтдаа цаг өнгөрөөж байгаа тул дэмэж болохгүй. Бид нар яг нь хамтдаа цаг өнгөрөөж байгаа бол тэр хүнийхээ талд орно гэсэн. Тэгжээ тэр чинь нөгөө хайлтж байгаа юм утгач байгаа байхгүй. Хичнээн чиний яриг цааны уун цаг сонсож өгсөн ч гэсэн дандаа эсрэг талд яваад байвал надад цаг өгөөгүй юм шиг санагдав. Тийм үстэй. Би тайлбарлаад өөрөө үгүй би ингээд гэж чичирмэл чи ийм учраас гэхээр намаагаа шүмжлээд байж болох нь. Яахгүй анхаарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр сэтгэлийн ойлголт хэмжээ гэдэг бол тэр хүнийхээ хата. Одоо юу гэдэг бүх уруудаад явах зөвөө гэж танаа хай ганцаараа үгүй өгсгөн зөвөө гэх юм бол тэгээд дагаад өсгөөс авахгүй болж байгаа байхгүй. Тэр чинь хайр шүү дээ тийм ээ. За тэгээд яг хөөхөөр одоо хамгийн гол манайхан бас их дутагдаад байгаа сүүлийн нэлээд их хийдэг болсон юм бол нэг аялал хамтын аялал тий хосын аялал тэгэл гэр бүлээрээ өнөө мөр хүүхд асуудлуудаа бүгдийг нь алдаа хоёулаа гараад аялаж явдаг гэдэг. Энэ бол жинхэнэ бие биендээ өгч байгаа яах нь чанартай цаг хугацаа өнгөрөх гэсэн. За хамтдаа хөгжүүлж болж байна тий. Одоо юу гэдэг вэ? Боулинг тоглох дуртай нөхөртэй бол боулинг тоглох шиг юм уу тий. Билар тоглох дуртай бол хамтдаа билар тоглох ч юм уу. Ингээд аль аль хамтдаа хийж болох тэр зүйлүүдийг л гаргаж аваад тэр зүйлийг хамтдаа хийснээрээ хиндээ юу ах нь хайртайгаа хэлж юм шүү. Хайртайгаа баталж чинь. Ер нь хүүхдийн шахчаадаг юм биш үү те? Хайртайгаа батал. Чи хайртай юу вэ? Манай нөгөө бид тэр сумаа гадаг байхад манай нөгөө сумаа аюул цогтолтойсэн. Тэгээ сумаагаа үзэхээр зэрэг би бас кино үзэн бариад бид тэр жижигтэй хин хиндээ хайртайгаа үзэхээр тэгээд үзчихэж шүү гэж дагцсан байвал. За сүүлийнх нь. Сүүлийн хайрын хэл бол биеэрээ мэдрэх. Биеэрээ мэдрэх. За энэ саяны нөгөө тэрвэрлэх байхгүй юу? Надад хүрчээ шүү дээ тийм үү ингээд тэрвэрх. Миний өсөнд хүрэх тийм үү? Намайг ингэрэл мөрөнд мөрөн зөөлөн яах вэ? Алгадах хаач явсан араас нь атгааж яв. Энэ төр бол яах нь энэ хайрлах. Тэр айл болгоны хүүхдэд ч нэрс ноолоод идэг. Тэ? Юусэн нас нь явсан ч тэр зам тавигддгүү. Тэр чинь яаж тэр хүний хайрыг хийлээ? Биеэр мэдрэх байхгүй. Тэгэхээр тэр чинь одоо юу гэдгийг бүх юмыг хангаж ичдэг өрөөнд ороод тавьчихроо хайр мэдрэхгүй. Хүний хоосон, орхигдсан, тантаарсан. Харин юу ч хийж өгөхгүйсэн хажуудаа нагаал явбал цаасан жаргалтай наалтаа хөнгөд. Угаасаа яхаа хайр хэл наалтах юм чинь. Тэгэхээр зэрэг хин ямар хайрыг хэлтэй бэ гэдгийг мэдэж авах гэдэг бол бид нар харилцаандаа маш их яах нь амжилт авчрах боломжтой байсан. Тэгэхээр харилцаа гэдэг нь хэлсэн шүү дээ тийм ээ. Зөвхөн эсрэг бүртээ харилцаа биш. Ээж аав байна, өөрийн мөр хүүхэд байна, ах дүүнэр байна, албан газрынхан байна тий. Тэгэхээр бид нар бол харилцаанд бол ерөөсөө өглөө босоод орой унтан унтлаа маш олон төрлийн харилцаанд ордог. Тэр харилцаанд харин хаана хинтэйгээ хайртай гэж яах вэ? Илэрхийлэх вэ гэдэг бол тухайн хүнийхээ хайрын хэлийг л олж мэдхэд байгаа. Тэгэхээр тэр хүн маань одоо эрхлэх юм үү? Духан дээр нэг хүнсээ дүгдэх ч юм уу тий? Хатар дээр нүсээ дүгдэх ч юм уу эсвэл одоо жижигхэн хөрөг хажуугаар дарахт нь жижигтэй дүгдэх ч юм уу тийм үү тэр чинь тэгэл тэр хүнд яах нь маш их хайр мэдрүүлж байгаа гэсэн үг байна байхгүй юу а гэтэл зарим хажуу хүн байдаг шүү дээ яа цаашаа дандаа гал ингээд байдаг те тэгэхээр бол тэр хүнд хайрын хэл нь өөр байгаа байхгүй тэгэхээр тэр хүний хайрын хэлийг олоод тэр хүн тэр яах нь зөксөн хайрын хэл юм гэсэн тэгэхээр юу гэдгийг урмын хөлтөө хүмүүс дандаа урмын хөлтөө суурах юм байхгүй шүү дээ тийм ээ тэгэхээр чинь хорвоо их сонь шүү дээ дандаа дутуугийн яд үлээ гүцээ дундуур нь дүүлэх гэж өөр хүнтэй байлгадаг шүү дээ тийм үү. Тэгэхээр тэр чинь өөр хүн учраас бидэрт яах нь амьдрал маань өнгөтэй, сонирхолтой. Энэ сонирхолтой байдаг гэсэн бол бид маргаашийн төлөө сонирхгүй шүү дээ. Адилхан маргааш байх юм чинь тийм биз дээ. Маргааш бол бид нар таадаг учраас л бид нар маргаашийг маш аж аргалтайгаар ямар нэгэн гоё юм, сайхан юм болох гэж байгаа гэсэн тийм итгэл дүүрэн хүлээж чаддаг шүү дээ. Ингээд маргаашийн төлөө. Тэгэл яадаг сэтгэл хангалуун байна гэдэг бол ерөөсөө хайр мэдэрсэнтэй холбоотой байна. Тэгэхээр амьдралдаа сэтгэл хангалуун байх, хайр сэтгэлтэй сэтгэл хангалуун байх, ажиглалтай байхын үндэс нь тухайн хүнийхээ хайрын хэлээр тухайн хүнийг хайрлах. Хичнээн чи одоо юу гэх юм бэлэг өгөөл өөр чиний хайрын хэл бэлэг учраас энэ маань ингээд хайр мэдрэх баг гэдэг. Тэр хүн маань яах нь цагийг хамтдаа өнгөрөөх энэ төр хэлтэй хүн байх тушаад болчихж байгаа шүү. Мүүлчлэг хэлтэй энэ төр байх юм бол тэр чинь нөгөө ойлгоцгоо талархаад авч байгаа ч гэсэн жинхэнэ хайрыг мэдрэхгүй гэсэн үг байна. Тэгээ жинхэнэ хайрыг
Хялгалтын мэдрүүлэхийн тулд бид нар тэр хүний өөрийнх нь хайрын хэлээр хайрлах хэрэгтэй гэсэн үг. Өөрийнхөө хайрын хэлээр биш, тухайн хүнийхээ хайрын хэлээр, эсрэг хүнийхээ хайрын хэлээр. Тэгэхээр хайр бол сонголт шүү дээ. Тэгээ бид нар мөлөөрөө сонголт. Өчнөө олон залуучууд, өчнөө олон байсан. Тэгээ тэр дундаас зөвхөн чи бид хоёр нийлсэн гэдэг бол хинийх нь байсан. Сонголт. Тэгээ сонголт болол юм бодод бид нар яах нь вэ? Тэр хүнээ хайрлах хэрэгтэй болж байна тий. Тэр ихэл хараа хоёр хүний үжиж чадхаа байсан үзэн ядсан өрчлөөс ч гэсэн хайр буцаад илэрч болдог. Гайхамшигтай зүйл байхгүй. Амар хайр үжижснаа яг эсрэгээр айгүй яах нь вэ? Үзэн яат. Өшөө хорцолж болчдөг ш. Тэгээ чи би дагаад амт цаад кино хэлээд байгаа. Тэгэхээр кино гэдэг чинь өндөөл амьдралыг үзүүлчихдэг зүйл шүү дээ, тийм ээ. Тэгэхээр киноноос бид нар тэгээ маш олон хүлээж авч үзэж ойлгож авч байгаа. Тэгээд тэр хайрын зарцаа гэдгийг бол залуучуудыг үзэх хэрэгтэй нэвтрүүлэх гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэр үнэхээр тэр ингээд хүн харахад за ийм шалхуунаас бол хоёр муудсан юм. Нэрийн ийм шалхуунаас юм гэж өөртөө ирээд харж байгаа байхгүй юу. Гэтэл тэр нөгөө гомдол бургалцаараад шалхуу юм биш бүр уул авааш асар хийгээл бүр төвчин харахгүй зовлон байгаад байдаг. Өөр хүмүүнүүдээр харж өчүүхий шалбаа байгаад байдаг. Чи өсөл тачих байсан юм шүү. Үгүй ингээд тулсан байхгүй хананд ингээд бетоноор хананд тархиараа алцтай ингээд тулж байгаа байхгүй бидний харилцаа цаашаа гарч байхгүй гэдээсэн чи цаана ноон дэх үжсэн л байгаа байхгүй. Өсрөл гацсан бол тийм. Тэгэхээр тэрийг одоо бид нар яах вэ? Ойлгож авах хэрэгтэй байх юм. Бусдыг ойлгох нь тэгээд нөгөө хүнээ маш сайн яах нь ажиглах нь шүү дээ. Нэгэнд одоо чи өөрийнхөө хайрлыг мэдчихлээ, нөгөөхөө мэдэхгүй бол ажиглаж авч бэлэг өгөөд нэг үзтэй хамтаа цаг өнгөрөөгөөд нэг аль нь илүү таашаалтай. Тэр хүн чинь яг баярлалаа болснаа. Чиний дуртай юм чамд ингэж үлч баярлал хийгээд байна үстэй. Тэ? Тэгэхээр ингэж мэдчихтэй. Энд чинь нэг амар тийм одоо маш хэцүү шалгуур шигээл ингээд одоос яаж одоо хайрыг хэлийг нь олон сургач эргүүлээд том яваад тоо зохиол байх юм өрөөсөө биш байхгүй. Жаахан сэтгэл гаргаад ажиглахад л бид нар яхаа тоо хүнийхээ хайрыг мэдэх боломжтой байсан. Тэгэхээр одоо юу гэх юм? Би ч айгүй хайр мэдэрсэн мөртэй гэж нэг чинь нөхөр нь түүний өөрийнх нь хайрыг хэлээр хайрлсан юм гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бидний хайр бэлхаад байна гэдэг чинь тэр маань. Хайраа дутаад байна гэдэг чинь яаж юм бэ? Хайртай гэж хэлэхгүй байгаад гэдэг мөртлөнгөө үйлдэлээр хайртай гэж нэг үйлчлэл нь шүү дээ тийм үү? Нөхөр маань өөрөө гэтэл би хайртай гэдэг үг хэлээг учраас надад хайргүй гэж бодоод байна. Тэгэхээр надад юу хэрэгтэй ах нь вэ? Хайртай гэдэг үг нь хэрэгтэй ах нь шүү дээ. А тэгвэл манай нөхөрт би очоод хайртай шүү өглөө асгаас нэсвэл орой дагаж явах хайртай хэлэхээс илүү миний үйлдэл хэрэгтэй болж байгаа юм. Хайр илэрхийлэх үйлдэл. Тэгэхээр энэ маань бидний зөрчил болоод байх нь ойлголт эндээс үснэ гэсэн. За энэ бүрээд өнөөдрийн сургалтаа дуусгая. Тэгээд та нарт маань ямар нэгэн асуулт байна уу? Энэ асуулттай зүгээр сонирхолтой хэлж өгье. Энэ асуулттай энэ юу наад зах юм шиг байгаа. Асуулт энэ үү? Чимээс байна. Нүд нүдээр ингээд за хагас туцууд шууд нэр зарчих баг гэх хацаарцаа тэрүүлээ гэдэг шатаашаа хараад ингээд тэгсэн чинь нөгөө Обамагийн үед байсан баха. Обамагийн үед одоо нөгөө дэлхийн сэтгүүлчд ингээд нөгөө ярьцлага хийгээл манер үжсэн аа. За зөвхөн солонгос сэтгүүлч надаас асуулт асууна гэж тэгсэн гинэ. Тэгсэн чинь солонгос сэтгүүлч асууж чадаагүй. Яг нэг англи хэлгүй. Тэгээд ч тэр амар юм болсон байхгүй. Хэлцүүлэг болоод ингээд энэ одоо сэтгүүл зүйн боловсролд эргэж анхаарах хэлтэй байх юм байна. Тэгтлээ хятад нөхөрлөлттэй. Чайна асуулт байна гэсэн чинь Чайна эсвэл Корея гэдэг Корея байхгүй. Тэгсээр байгаа Чайна асуулт асуулсан байдаг. Тэр Чайны чи хэлтэй учраас амар ихтэй байгаа байхгүй. Тэгтэл нөгөө солонгосчууд чинь бидний боловсрол юусоо биш байгааг нь харууллаа. Шууд боловсролын систем дүртэлж чадж байгаа байхгүй. Тэгэхээр манай ч тийм шүү дээ. Сэтгүүлчдийг бэлтгэл гаргадаг тийм манайхан. Тэгэл яг үхээр ингээд урталт ингээд өмнөд ингээд тавьчихдаг ингээд бүгд ажиллахаа. Тэг хийж юуж асуудаг ба. За асуух юм байна байх уу? Гараад явгад ингээд холдоор нэг өгшөвчтэй тийм. Хэвэн асуулт мэдээ хариултаа өгөө гэж батна. Асуудаг мөртлөө гарангууд мэлчих юм уу яа тийм. Болон тохиолдолд ч юм аахгүй ингээд яваад ирчихдэг. Тийм байдаг. Тэг солонгос кинонд бол амар байдаг үстэй тийм. Нэг асуултыг хариулаачаа шаваад нүгээр кинонд тийм мөртлөө цаанаа биш байгаа байхгүй. Нэрийг бас ингээд амар шүмжлэлтэй хандаад бас аягүй зүр хийж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө асуулт байна гэдэг бол аягүй чухал зүйл. Өөрөө асууж ийм зүг асуултыг өнөөдөр санаа зовхон байхгүй шүү дээ. Би чинь одоо сэтгэл судлыг 2018-аас 20 онд солонгос сурсан. Тэгээ яах вэ гэхээр мэдээж ихний 2 дугаар өдөр болгоо тэгээд үлдээ тэнгэрийн доогоор өдөртөө модны дээгүр хэсээр ингээд юу ч ойлгохгүй ихний 2 өдөр. Тэгээд ганц ойлгодог юм нар мандах гал нэрээс сонсон. Тэнд аягүй сайн. Тэгээд хамгийн ихний хинэн цун. Тэгээд ингээд
баг хичээлээ авах юу ажиллах хичээгээр оролдоод байна. Тэгээд би асуулт асуунаа ичихгүй асууна. Тэгэхээр багш чиний тухайд тэгсэн юм билүү дээ. Ёо шооноо зовж ичих мэт гэж байхгүй. Тийм кейс учраас бас абар зэрэг сайн сууч чадсан байхгүй. А хэрэг би хичээл хамгийн анх цугаад байсан бол юу сууч чадахгүй. Яг 3 дахь өдрөөс эхлэхээр нөгөө төчгийг таньдаг болоо те ярьдаг эрдэмтэн чинь найз маань болоод чи ойлгоод ирнэ шүү дээ бас нэг юм. А тэр маань энэ маань ингээд тэгээд яг судын даван дээр төгсөж байгаа байхгүй. Ийм үг хэлэхэд бол яг судын даван дээр төгсөж байгаа юм да. За тэгээд тийм үргэлж өнөөдөр сургалтад басгая да. Тэгээд хүрэлцэн ирсэн та нартай баярлалаа. Одоо ингээд шууд асуулт байхгүй ч гэсэн ямар нэгэн асуулт гарах юм бол комент бичдэг ч юм уу үгүй болоод бас бидэрт сэтгэл цаасан дээр бичиж өгч болно. Тэгээ дараа дараагийн одоо уулзалт зөвлөгөө сургалт юу ч юм те ямар сэдвээр авмаар байна гэдэг чөлөөтэй илэрхийлэх юм бол зөвхөн одоо бид хэдийн хадж байгаа өнцгөөс өөр гоё өнцгүүд орж ирэх юм бол илүү олон өргөн хүрээг хамарч чаднаа гэж бодож байна. За баярлалаа. За ингээд